Аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид бид нар Улаанбаатараас нисээд Солонгосын өмнөд хэсгийн хоёр дахь том хот болох Бусан хотод ирчээд байна. Хасах 40 градусаас хасах 1 градус руу ороод ирлээ. Тэгвэл ер нь 1 градус гэдэг чинь бас нөгөө өвөл солонгосын өвөл гэж бас зөндөө 70 иргэн дээр байгаа учраас нэлээд тийм сервитер байна. Тийм байна. Тэгвэл яаж одоо 40 дэрэгдвэл нэцтэй л байхгүй. Бусан хотыг бол манай монголчууд бол ерөөсөө сайн мэднэ. Солонгосыг бол бараг ярилдаггүй мэдж байгаа. Гэхдээ Бусан хотын бас хэд хэдэн онцлогуд байна. Тухайлбал одоо хятадын Бээжин, Шанхай, одоо Москва, Санкт Петербург гэдэгтэй адилхан ер нь Солонгосын хоёр дахь одоо том хот. Ялангуяа одоо үйлдвэржилтийн хувьд бол хятадын одоо Шанхай, Гуанчжууд одоо энэ зэрэгцгээр гэж хэлж болохоор одоо ийм хот төр бид нар аялж байна. Метрополь хот гэж одоо өөрөөр хэлбэл манайхаар бол одоо аймгийн статустай хот гэсэн үг. Хятад 4 билүү 5 том хот байдаг. Тэр нь шиг дэлхийн одоо их чухал бомтуудын нэг бид нар өнөөдөр нөгөө нэг төрөчийн нэвтрүүлгээр аяллаараа Сеул, Чонжу, Чежу гэж явсан бол өнөөдөр бол далайн өмнөд хэсгээр нь далайн эрэг хавийн хотууд болох Бусан, Улсан гэх мэтлэн ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Энэ удаа дэлхийн хамгийн одоо бизнес санхүүгийн одоо завгүй хот гэдэг. Яг тэр утгаараа эхний 8-д ордог юм байна. Солонгосын бас өндөр одоо тэнгэр багандсан байшингуудын одоо хамгийн том одоо хоёр дахь хотод ордог. Би нэг тоо үзүүлэлтүүдийн сонсоод бас бараг чихэндээ итгэхгүй байна. Зөвхөн нэг жилд одоо үйлдвэрлэж байгаа бараа хэрэгэлт цахилгаан барааны одоо худалдаагаараа жилд 297 тэрбум Америк доллар. За бараг 300 тэрбум Америк долларыг зөвхөн энэ хэсэг газраас л одоо хийж гинэ гэж бодохоор л Бусан хүн амаар бол 3.5 сая хүн амтай. Одоо Монгол улсын нийт хүн амаас 400 шахам мянгаар илүү ийм хот байна. Тэгээд Бусан нэг хэсэг бас Солонгосын нийслэл байсан гэж байгаа. Солонгосын дайны үед бас тийм статустай. Одоо энэ Бусан бол өдгөөгийн ерөнхийлөгч Минжуминий одоо төрж өссөн нутаг гэж байгаа шүү дээ. Хуучнаар нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед Япончууд бас энэ хэсэг газрыг Солонгосыг иргэшээлдээ байлгаж явах үедээ эндээс одоо далайн тээвэр янз янзын одоо нөгөө түшиц газар болгож ирсний хувьд маш их хяналтаа тавьж ирсэн. Зарим одоо энэ Бусаны ойролцоо хотуудад болохоор тийм Япон соёл бас их байдаг гэж ярьж байна. Тухайлбал одоо маш олон сакура тарьж байна. Мөн Японы нөгөө цэргийн эрхтнүүдэд бас зориулж ирсэн тийм олон халуун аршаануудыг бас байгуулж ирсэн. Япон ерөөсөө эндээс 150 км цаана байж. Нэг хэсэг бол Солонгос бол Японоор дамжиж далайн тээвэр одоо 8-аа хийдэг байсан бол өнөөдөр бол одоо дэлхийн бүх бомб руу хурж чадж эндээс явж байгаа хөлөг онгоцоо. Тэгэхээр энэ Бусаны ач холбогдол Солонгосын эдийн засагт бол асар их болчиход байна. Бас нэг юм байна Бусаны онцлог нь. Одоо ямар ч улс оронд бас нэг тийм маф ч юм уу тийм одоо нөхдүүд байдаг. Жишээлбэл одоо Японы гол мафийн чинь Киотод байдаг гэж ярьдаг шүү дээ. Солонгосын одоо яг тэр одоо гол одоо нөхдүүд чинь яг энэ Бусанд байдаг гэж бас ярьд юм байна.
Бусааны аялал жуулчлалын нөхдүүд бас сайхан угтаж яваад бас нэлээд хэдэн зүйлүүдийг үзүүллээ. За энэний бас аяллаа нэг гол зүйл юу вэ гэхээр эрүүл мэндийн аялал жуулчлал ерөөсөө Солонгост бас нэлээд ач холбогдолтой тооцогддог. Ялангуяа Бусааны эмнэлэг болохоор шинжилгээ ухааны технологийн хувьд бас сайн одоо өндөр хүчин чадалтай тийм эмнэлгүүд байдсан байна. Сая одоо бид тэр Бусааны их сургуулийн анагаах ухааны их сургуулийн дэргэдэх эмнэлгээр өргөдөж зочлолоо л доо. Тэнд бол одоо Монголын нэг бүсгүйг бас хөхний хавдар болсон үнгүү тусалж хэмжиж өгсөн ийм сонин түүх бас байна. 안녕하십니까? 한국관광공사 몽골지사장입니다. Энэ удаагийн IAC компаниас зохион байгуулсан Jeju Nis компани захиалгад нислэгтэй Солонгосын аялал амжилттай болж Монголын аялал жуулчлалын компаниуд хамтарч ажиллалаа. Манай байгуулагч мөн хувь нэмрээ оруулж энэхүү аяллыг дэмжин ажиллалаа. Монголын олон иргэд энэхүү аяллыг ихээр сонирхон аялаад ирсэн. UBS телевизийн аялын тойрны нэвтрүүлгээр та бүхэнтэйгээ уулзаж Солонгос орноо танилцуулж байгаадаа би маш их баяртай байна. Цаашдаа бүгд найрамдах Солонгос улс руу эрүүл мэндийн аялал болон олон сонирхолтой аяллуудыг зохион байгуулахад дэмжин ажиллах болно. Солонгосын аялал жуулчлалын төрийн өмчит корпорациуд үргэлж та бүхний өмнө нээлттэй байж Солонгос орны тухай илүү ихийг мэдхийг хүсвэл бид та бүхэнд туслах болно. баярлалаа. 감사합니다. Солонгосын өмнөд хотуудын нэг онцлог байна. Нөгөө нар манд жаргахыг бас үзэх гэж бас энд ирдэм байна. Ер нь энэ Бусаныг Солонгост удацсан зарим одоо миний найз нар өдр монголчууд ярьжсэн шүү. Ер нь зарим талаараа Сөүлөөс хой гэж. Миний хувьд бол ер нь их ортой гэж би ойлгож байна. Одоо энэ дээр ингээд энэ ландшафтны одоо газрын зохион байгуулалт энэ төр үнэхээр гоё хийж байна. Тэгээд чиний хэлдгээр нөгөө нэг юм 7 хотуудын одоо нар мандах жаргах энэ бол нөгөө нэг открыт шиг гэж ярьдаг шүү. Тийм шиг харагдаж байна л да одоо бол тийм ээ. Хотын төвөөр ингээд яваад ирсэн чинь Хонконгд ирсэн юм шиг санагдлаа. За яг зарим нөгөө нэг манайхаар бол одоо тийм гэр хорооллон гэдэг шиг гэж хэлж болохоор тийм одоо Жеки Чаны нэг зодон бадан цагаан бол тиймэрхүү тийм бас нэг хашаа хорооллууд бол байдгийн байна. Тэгтээ хэцүүрхэн хамаг их цэвэрхэн ерөөхдөө. Уулархаг болохоор бас хамаагүй өндөр байшин барих боломжгүй. Яг хотынхаа төвөөрөө явахаар яг Хонконгийн хотын төв шиг захруугаа очихоор нөгөө хуучин Little Hong-Kong гэдэг шиг яг тийм адилхан дүр зурагтай юм байна. Одоо яг битүүрийн ард нар одоо жаргаж байна. Энэ хоёрын байгаль их сайхан юм аа. Мос яг нэг сард бол нэг арай тийм сэрвтер байгаа. Зуны цагт зуны үйлрэлд бол энэ гайхамшигтай юм байдаг болтой юм аа тийм үү? Зун бол ерөөсөө 6 сард ч ингэж хүмүүс ерөөсөө пижигддэг гэж. За Бусанд нар их хэрж жарах юм аа. Сая ерөөсөө 5 хагас гээд нар жаргачлаа. Одоо 6 цаг болж байна гээд тас харах болсон. За бид хэдийн хувьд бас Бусаны бас нэрийн хоолны нэлээд бас аятайхан ресторанд ороод ирлээ. Энэ газар болохоор ямар онцлогтой юм бэ гэхээр солонгосчууд үхрийн махыг түүхийгээр нь бас ингэж янз янзын соустай хольж иддэг. Одоо ийм боломжтой байна. Тэгээ бид нарыг бас хэлж та нар нэг түүхийн үхрийн махтай энэ манай хоолыг нэг идэж үзээч. Бас сонирхолтой байх болов гэд хэлж байна. За тэгээ энэ хоолны газрын бас нэг онцлог гэхээр Бусаны нэг алдартай зүйлний зэрлэг хүн орохотой байж байна. Одоо тусгай соустай энэ
ногоотойгоо холиод иддэг бас энэ өхрийн махтайгаа холиод иддэг ийм хоолны газар байна. Солонгосын бас нэг хоолны соёл нэхэр нутаг нутгийнхаа хоолныхаа онцлогоос хамаарат бусан хоол гэж бас яриад байна шүү. Доолях. Та ер нь Усааны одоо далайн хүнсний онцлогтой бас гахаан махны бас нэг юу байна. Энэ би ингэж бодоод байгаа юм. Окинава шоортод байгаа эдгээр чинь нэг бүс олонний соёлноос их төстэй юм шиг тийм ээ. Тэгээд нэг тийм хоёр янзын онцлогтой гэж би ойлголоо сая. Нөгөө солонгос байдаг өхрөө. Солонгос өхрийн гоё. Тусдаа нөгөө үнэтэй өхрөө. Үнэтэй. Ямар үнэтэй үү? 1 кг мах нь. Түүхийн өхрийн мах ер нь идэж үзээгүй юм биш үү? Ер нь ямар ч байсан үзье. За энийг ууштай зүгээр ингээ хутгачт юм байна. Бүгдийг ингээ сайхан хутгаад тэгээ иддэг гэж байна. За энэ мах болохоор биш үү? Өхрийн гойны мах. За өхөр нь болохоор нөгөө Японы нэг вагу гэдэг өхрийн мах байдаг шүү дээ. Нилээн тийм өөхөн махандаа шингэсэн. Ер нь тэр махтай нилээн төстэй харагдаж байна. Тэгээд Куан захирлаас бисаа үнийг асуугаад үзсэн чинь 100 г нь 30 мянган төгрөг. Одоо 1 кг нь 300 мянган орчим төгрөгийн үнэтэй. Тийм ах юм уу да? За хажуудлынх нь хачруудыг ингээд харахаар цагаан лууран за өгөрцөй ч юм уу өргөс тэмэх за нилээд олон холцтой юм байна. За ямар ч нэг амсаад үзье да. Доолын хойлоо нэг та амсна үстэй. За жоохон. За би ямар ч амслаа. Хойлоо ямар ч амсч үзээд хэлье. Германод бас ингээд түүгээр мэдчихдэг юм байна. За би сая энэ түүхийн мах идээд үзлээ. Тийм эвгүй амттай биш. Тэгээ нөгөө тоор жимстэй янз янзын амтлагчуд холцсон. Тэгээ нөгөө гүнжлийн үр гүнжлийн тосонд ингээд ороогоод хийчдэг болохоор амт нь бол маш сайхан байна. Ер нь бол миний хувьд бол Монгол одоо монголчууд бидний хувьд бол өхрийн махыг түүхээр нэгнэ гэж за арайч байхгүй хаа тийм ээ. Яг хоо улс үндэстэн болгон өөрийн гэсэн сонин яс заншилтай гэдэг утгаар амт нь бол зүгээр нэг тийм айхтар юу санагдсангүй. Эвгүй амт хамтагч байна уу? Ер нь нэг өсөд байх юм биш юм байна. Миний хувьд шүү за. Тийм ээ тийм. 100 г 30 мянган вон. Зэрлэг хүн орохотойг яаж иддэг гэсэн бай. Энэ мөгөндөө ороогоод мөгөө савсандаа дүрээд хүн ороход одоо ингээ халаад ингээ идэх нь. Ингээд өмнө ороогоод яах хэрэгтэй юм байна шүү. Зүгээр л юм байна. Нэг тийм гойд амттай биш. Тэгтээ яах вэ? Нобин сан гэж удаад ичлээ. Спонсорынхаа аяг гэдэг бас тавьдаг байхгүй юу? Одоо доод явах болохоор Керасис аяга аваад ирсэн байна. Би хайтаа аваад ирсэн байна. Тэгсэн манай IHC компани Куан захирал бусааны аялал жуулчлалын төвийнхэн тэгнэ. Бид нар логогоо гаргана шүү гэдэг. Ингээ хоёулаа гар авцсараа ардаа ингээд логогоо тавьсан. IHC байж гин. За энэ юуны харагдаж байна. Бус BTO бусааны аялал жуулчлалын одоо төв. Ер нь бол солонгосын аялал жуулчлалын байгууллага гэдэг Монгол ороод ирсэн шүү дээ. КТО гэдэг. Тэрэн шиг өнөөдөр бусааны одоо аялал жуулчлалын байгууллагын бид нар өнөөдөр зоог барьж байна л да бас тийм ээ. Тийм. Хоёулаа нэг юугаа тулгачихуу да. Би одоо нэг хайтаа би уулаа да. Шингээ моморс нэгдээд. Би шампунаа ойлаа. За энэ бол яг нэг жоохон бас реклам хийх бол болдгоо маа. Extra cold. Cold, extra cold. Шавар таагч дөрөв байна. Нэг нь галахгүй нэг нь том өнө зочлоо.
одоо нойлж авах юм шиг чинь байхгүй. Одоо төрчгөө байдаг юм цаа. Бид бүхний үед одоо Бусан хотоор аялаад ингээ 2 дахь өглөөтэйгөө золгож байна. За сая бид нар манай аяллаа баг 50-60 хүнтэйгээ аялаад Бусааны одоо зайсан толгой гэж одоо нэрлэж болохоор нэг өндөрлөг газар ороод ирлээ. Доолынхаа энэ танд юутай адилхан байна? За бидний ээлжсэн Парисын Монмартр ч юм уу тийм ээ. Тийм. Эсвэл Москвагийн Воробьёвы горы ч юм уу. Хамгийн өндөрлөг нэг юм хот болгон байдаг. Эргэн тойрон хотын панорама нь их гоё харагддаг. Ийм одоо соёлын тосхон гэдэг нэртэй ийм газар гараад ирсэн байж л да. Энэ бол одоо манайхаар бол Улаанбаатарт гэр хороол гэх юм уу да. Нэлээд тогтчулсан. Тэгтээ манай гэр хороолыг бодвол бас их шахацалдаж тийм ээ. Одоо газар багтаа ард түмэн бас тэгсэн мөртлөө их хөөрхөн цэвэрхэн амьдрах юм. Бүх одоо жуулчлал зориулсан объект энэ бүхнээ хачин гоё хийж тогтчулж чадчихвэн бусаанчууд тийм үү. Дээр үеийн 50-60 оны солонгосын амьдрал ингээ ярьж хахад газар багтаа нэгдүгээр тухайн үед бас амьдрал бас тийм сайнгүй байсан учраас айл бүхэн маш тийм нэмгэн хантай хажуу айл яг юу хийж гин бүх юм нь үнэртдэг сонсогддог гэж зур хашигнж ярьж байна. Тэгээ энэ газрыг бас их хөөрхөн өргөсөн байна. Ингээ өндөрлөг ингээд харахаар гацаа тасхан бүх зохион байгуулалт нь харагддаг учраас нөгөө Перугийн Мачу Пичу гэж нэг мундаг газар байдаг штэ. Одоо ингээ дээшээ гардаг. Манай одоо Бусааны Мачу Пичу гэж бас нэлээд өргөмжилж одоо хэлсэн. Ингэж ярих юм аа. Газар нутаг манай дэрэгд бол хамаагүй бага штэ. Тэгсэн мөртлөө ингэж гоё хөгжиж чадж гин гэдгийг бол дахин хэлэх нь зүйтэй юм аа. Манай нөгөө гандангийнхэн чинь нэг шинэ годомж хийх гээд айлууд нь гарч өгөхгүй тэгээд нөгөө засагтайгаа зөвшөлж чадахгүй нэг жижигхэн газараа нэг 200 сая 300 сая гэд явцдаг. Төрн шууд ингээд энэ улсуудаа шууд хүчээр бид нар ийм хийх гэж байна гэ зарим нь чөлөөлөхгүйг нь чөлөөлөөд хооронд нь зохицоод ингээд хуучнаа ингээд хадгалж байгаа байхгүй. Музей юу бус болгочдөг. Энд амьдарч байгаа айл хонорынхан бүгдөө гайдууд болцдог тийм ээ. Юмаа үзүүлэх одоо сайхан ийдэг ааш авир гаргаж гадаадынхнаас одоо сэтгэлийн өндөр үлдэхэд бол хотлолноороо хийдэг нэг юм сайхан уламжлал байна шүү дээ эднэрт. Энэ бас эднэр сурж авах хэрэгтэй эндээс. Тэгээ ингээ харсан чинь нэг хэдэн зуун тэрбум ч юм уу хэдэн сая доллар ч юм уу цацаад байсан байхгүй. Энэ зүгээр ингээ харахад зүгээр нэг хэдэн төмөр гагнаад ингээ хөөрхөн юу хийчихэж штэ. Одоо юм үзэх газар хийчихэж. Бусан далайн хэрэг дээр байдгийн хувьд бол бас их айхтар гоё тийм аялал жуулчлалын том одоо бүс болгож хөгжүүлж чадсан байна. Тэгээд гам улцыг ярьсан дээр нэмээд ярихад бол Солонгос бол ерөөсө 25 жилийн дотор боссон улс шүү дээ. Тэгэхэд бид нар өнөөдөр 30 жил болоод үзээлээдэг тийм ээ. Би энэ нэвтрүүлгээр ерөнхийдөө тийм харьцуултанд явуулъя гэж бид нар зорддог. Байшингуудын дээврийг харахаар яг тийм дээр үеийнх нь хуучин дээврээ ингээ хадгалаад үлдсэн. Яг гадна тал нь бол хуучнаараа, дотор тал нь бол одоо та өөрөө яаж ч өөрчилж болохоор дахин хэлэхэд ийм газар нутаг хомс газар ингэж хөөрхөн юмыг юмхнаар хийж чадчихад бид тэр том одоо гэр хороолдоч гэсэн сайхан хаус бариад амьдарч чадах ёстой юм байгаа шүү дээ. Гэр орон ахуй амьдралаа бүгдийн гадныханд маш сайн сурталч чадж байгаа гэдгийг дахин хэлмээр санагдав. Одоо би бүр ингэж хэлмээр санагдлаа л та. Бусааны одоо Аршанти 18 дээр ирчихэж байгаа байхгүй. Гэр хорооллын тухайн 50-60 он гэхэд чинь ингээ түүхийн дурсал болчихсон маш сонирхолтой харагдаж байна. Одоо миний зүүн талд гэх чинь Бусааны гоё хотын төв өндөр тэнгэр багадсан байшингууд нь харагдаж байна, баунтууд нь харагдаж байна. Тэгэхэд бас юмнууд ингээд гоё зөгцөөд бас байж болж штэ тийм ээ. Бас IHC HK-га бас рекламноор санагдаж байна. Энэ гоё аяллыг зохион байгуулж энэ чартер одоо нислэгийг зохион байгуулж чадж байна гэдгийг бас энэ ташрамд хэлчихье. За одоо бид нар энэ Бусааныхаа энэ газараар аялаад за удахгүй бид нар хажууханд ойрхон нэг 60 км 60-70 км орчим улсаан гэдэг бас Солонгосын бас нэг гайхалтай хот руу ингээд удахгүй өдөөс хойш гарах болно. Би энэ шиг бариад байна. За сууч. Окей.
Пусааны хамгийн өмнөд хэсгийн далайн хэрэг дээр ороод ирж байна. Сонин нэртэй газар юм байна. Хуучин бол энэ миний ард харж байгаа энэ жижигхэн хад далайн таталт эхэлсэн үед бол эмээл шиг харагддаг. Эмээлт гэдэг нэртэй газар байсан юм байна. Заримдаа болохоор энэ далайн түлхэлд ирээд энэ хадныхын тоо нэмэгдээд хасагдаад байдаг учраас ер нь 5-6-гийн арал гэх юм арал гэж хэлэхэд бас арай томдохоор тийм нэртэй газар. Сүүлдээ ерөнхийдөө нэр нь тавчлагдаад 5-6-гийн газар гэдэг нэртэй болцсон юм байна. Тэгээ энд бас нэг юу хийсэн далаа дээр жоохон урагшин ингээд давцсан гаргаад шилэн давцсан. Нөгөө нэг доошоо ингээд тэнгис далайн ус харагддаг. Бас нөгөө нэг битэр нөгөө нэг аяллаар явж байхад аватарын уулан дээр дүүжингүүр тэрний дэрэгдвэл 10 дахин намхан 35 м л гэж л да. Тэр бол 400 м тий ялгаа. Тэгтэл бас л гоё жуулчны анхаарлыг татах. Хэрвээ Пусан дээр л та нар энэ дээр заавал гарч үзээрэй гэж зөвлөмөр. Энэ хавийн нөгөө байгаль нь их сайхан болохоор байшингууд нэг үнэтэй юм аа тийм. Тэгээ энэ нөгөө баячуудын хороол гэдэг энэ байшингууд байна шүү дээ. Тэгээ давхар дээш тусмаа чинэлэг шансаан өндөр байдаг гэж ярьж байна лээ. Би бол юу гэж ойлгосон гэхээр нөгөө далаа руу гарсан өнгө юугаар панорамаар болон үн нэмэгдээд байдаг болов гэж. За тэгээ энэ ингээд нэг юм сонин далаа тойроод арлууд тойроод би болсон юм сонин байгуулсан хот юм байна шүү дээ. Тэгээд цаг агаараа хувьд бол орон дулаан цагт бол бас их гоё байдаг болоо гэж бодогдохоор. Энэ хавийн далаа ягаад бас алдартай байд юм бэ гэсэн чинь галтуулын идэвхтэй бүс байсан учраас нөгөө эсэрхэг шорон хөрс их багтай чулуун хөрс ихтэй. Тэг хөрмөн чулуу байна шүү дээ. Нөгөө нэг манай арханган тариатын тэрхийн цагаан нуурын эрэг хөвөр шиг. Далаа нь бол тийм сайхан гоё намын ногоон ч юм уу тийм сайхан өнгөтэй юм аа. Хоёлаа явах уу та? За одоо ингээд аялал үргэлжилж байна. Улсаанд уулзъя. За тэгье. 안녕하십니까. сайн байна уу? IHC의 JGR компани нисэх онгоцоор Солонгосын аяллыг сонгон бидэнтэй хамт аялсан та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн аяллыг ГТО Улаанбаатар салбарын дэмжлэгтэйгээр олон аялал жуулчлалын компаниуд хамтран ажиллаж бид Чонжу, Бусан, Улсан, Гинжу, Донсаны халуун аршаан Сөүл хотуудаар аялаад ирлээ. Манай IHC компани цаашдаач ГТО Улаанбаатар болон Монголын аялал жуулчлалын компаниудтай хамтран Солонгос улсыг таниулах олон сонирхолтой аяллыг зохион байгуулах болно. Мөн эрүүл мэндийн аялал, бүгд найрамдах Солонгос улсад суралцж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж амьдрах зэрэг төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монголд бүгд найрамдах Солонгос улсын олон улсын нэмлэгийн нуруу нугас үе мөчний өвдөлт намдах төвийн салбарыг нээж 7 хоног бүр Солонгос эмчнаар ирж үзлэг онцлогоог мэргэжлийн дээд түвшинд хийж Солонгосын эмнэлгийн эрүүл мэндийн систем чанартай үйлчлэгийг Монголд авах боломжтой болсныг хэлэхэд таатай байна. Баярлалаа. Аялын тойрог нэвтрүүлэг үргэлжилж байна. За бид бүгдийн хувьд манай баг хамт олон Улсан хотын нисэх онгоцны буудлын дээр ирчээ сууж байна. За Улсан хот манаас юугаараа онцлог юм бэ гэхээр Пусаантай бол нэлээд ойрхон 60-70 км-ийн зайтай. Цаг явал машинаар нэг цаг л явд юм. Тийм. Гэхдээ бидний бас ирж байгаа зорилго бас нэг манай үзэгч ч юм уу бас хүмүүс бас хэрэгтэй нэг сайхан зүйл бас тохиолдож магадгүй юм байна. Энэ яг юу юм бэ гэхээр Улсаанаас шууд Улаанбаатар руу
шууд чартер нислэг бас хий гэсэн нислэг. саналыг улсааны бас засаг захиргаанаас бас гаргаж тавьж байгаа юм байна. Манай Улаанбаатар руу хийх гээд. Хамгийн гол нь энэ нислэг маань одоо бүтэх болов та юу гэж бодож Би бол бүтээсэй билээ гэж бодож байна. За аялын тойргийн багийнхан бид нар бас нэг энэ тэнд аялаад яваад байхдаа одоо улс их орондоо хэрэгтэй өчүүхөж гэсэн хувь нэмэр болъё гэж бодол тээж явдаг. Тэгээд харьцуулалт хийх эсвэл одоо нэг ямар нэгэн ийм шинээр бүтэх гэж байгаа ийм үзэл санааг бас дэмжих гэдэг утгаараа өнөөдөр энд битээр зогсож байна л да. Би бол ингэж боддгийг. Ерөнхийдөө одоо Монгол аялал жуулчлалын орн болох хэрэгтэй. Манай одоо гомөлзөө бол энэний төлөө хоёр гараа өргөж тэмцдэг хүн гэж хэлж болно. Тийм учраас өнөөдөр бид нар энэ бол Монгол улс орныг бас хөгжүүлэх нэгэн чухал салбарыг одоо айтайхан болгохын тулд мэдээж хэрэг тээвэр агаарын нислэг яагаад бол Азийн цээжинд байдаг Монгол улс руу хүрэхийн тулд онгоцоор нислэг хэрэгтэй. Тэгэхээр энэ олон одоо нислэгүүд өрсөлдөж энэ үн ханш буурах гадаадын аялагч жуулч тэрэгтэйгээс гадна дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бид нар тийм ээ. Ийм чухал ач холбогдолтой учраас энэ шууд нислэгүүд бол бүтэх ёстой гэж би одоо бодож байна. Би сая мэрэгчлэлтний амнаас нь сонслоо л да бүр чихэн чимэгтэй. Хэрвээ энэ нислэг ингээд хийгдээд цаашдаа байнга болох юм бол хоёр талын нислэг нийлээд байна шүү дээ. 600-аас 700 мянган төгрөнд байх боломжтой гэсэн тийм зүйлийг бас ярьж байна. Гэхдээ тэр чинь одоо хоёр дахин хямдрна гэсэн үг шүү дээ. Жишээлбэл өнөөдрийн байдлаар за тэр Korean Air энэ мятын хийгээд байгаа тэр одоо юуны тухай ярихтай биш. Жишээлбэл энийг дэмжиж Монголын төр засагч гэсэн тэр лиценз зөвшөөрлийн өгтөө энийг боддог л байх гэж бодож байна те. 600 мянга чинь хоёр дахин хямдах байна шүү дээ. Одоо орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг бас нэлээд сайн чадахжуулаад хөгжүүлээд явах юм бол шууд одоо Солонгосоос одоо Мөрөн хот руу ч юм уу одоо Өмнө Говь руу ч юм уу тийм нислэгүүдийг хийвэл одоо маш их боломж бол байж байна. Тэгээ би бас сая ярьж явлаа. Нэг иймэрхүү хэмжээний нисэх онгоцны буудлал бол жишээлбэл аймаг төв болгонд биш гэхэд бүсчлээд тийм ээ. Жишээлбэл одоо Өмнө Говьд нэг юм онгоцны буудлал босчиход бас хэрэгтэй л болов монголчууд те. Хоёрдугаарт одоо Баруун аймгийн ховдод ч юм уу эсвэл Хөвсгөл рүү шууд нисчдэг дөрөв чиний ярьдаг. Тэгэхээр монголчууд маань л баярлаа шүү дээ эцэстээ. Монголчууд маань соёлтой гоё орчинд үйлчлүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар монголчууд энэ эднээс ийм санаачлаг гараа дэмжиж байхад нь бид нар бас урдаас нь явах ёстой гэж би хавьдаа үздэг тийм ээ. Мятын үн яагаад ийм өндөр байд юм бэ? Та юу гэж боддог вэ? Бас ямар нэгэн тодорхой хэмжээний монопол явцсан ярих шиг өнөөдрийн байдал монголчууд бид нар тохиолдож байгаа ямар асуудлууд байдаг вүлээ те. Одоо хойволдан энэ бүхэн нөлөөлөд байгаа гэж бодож байна. Тэгэхээр энийг бид нар одоо хотлолноороо ярьж шийдэх ёстой. Хэдэн жил ярих юм бэ гэдгийг бас одоо энэ дашрамд нийлчмээр байна. Би ингэж бодсон байхгүй юу? За яг хөө тэр бензин нийлүүлдэг, шатхуун нийлүүлдэг компаниас дэлхийн жишг үнээс 30-аас 40% дахин өндөр үнэтэй. За бусад сервисүүд нь өндөр үнэтэй учраас нислэг үнэтэй болоод идэм болоо гэж би бодож ирсэн юм. Яг хөө тиймэрхүү бас хорн шахаа онууд бол байдаг. Гэхдээ сая өнгөрсөн 7 сард хоёулаа сая юу руу явлаа шүү дээ. Жанжиж руу явсан. Мятын билетийг бид нар чинь Бээжин рүү нэлээд өндөр үнэтэй авсан. Бараг сая 100 мянга хавцаа авсан санаа. Энэ парадокс. Ярэ. Та мэдэн шүү дээ. Би та өдөр хойлоо үтсэн. Тэгсэн чинь онгоц дүүргэлт ерөөсөө 40% тай. Тал хүнтэй ялсан. Оцтой билет байхгүй гэдэг тийм. Тэр бол их тийм зөвүүн арга тийм. Монголчуудаа бас нэг жоохон чимгсэн нэг ийм байдлыг бол би бол шөмжлөх ёстой, эсэргүүцэх ёстой гэж бодож байна. Энэ хямдхан билетэн дууссан. Үнтэй нь үлдсэн гэдэг. Тэгсэн чи яалаа хоёлаа бараг хоосон онгоцонд бараг явж ирсэн шүү дээ. Энэ тал дээр би бол нэг юм хэлмэр санагдаад байгаа юм л да. За онгоц жишээлбэл нэг 40 хүнээр баг ч юм уу 20 хүнээр баг нисэж ирлээ. Мэдээж улс орноо бодлого яах вэ? Гэтэл тэр 20 хүн чинь Монголд 4 хондог чинь $40 мянган оруулна шүү дээ. Цаад ашгаал бодмоор байгаа юм да. Одоо шөмжлөхөөс өөр арга алга байна шүү дээ. Чадах ятгаараа л одоо мессэн дээр л үзье гэж байгаа хэлбэр шүү дээ нэг ясна. Би бүр ингэж хэлмээр байна. Хоёлоо биш дээ энэ талаар биш дээ. Бүр тусдаа хоёлоо бас тодорхой хэмжээнд судалдаг. Энийг бүр лавшруулад бүр
Яг энэ талаар нэвтрүүлэг хийвэл Тэгээ яасан? бүр тодорхой судалгаа одоо баримттай бас зүгээр ингээд хүмүүс бас энэ хоёр одоо ямар юм мэдээд юм яриад юм гэхгүйгээр болтол нь бүр юм юу бэлдэх хэрэгтэй нэвтрүүлэг. За тэгээд энэ далмаараа бас нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчдэд зориулаад, мөн шүүмжлэгч нартай зориулаад за бид хоёртой хамтарч яг энэ чиглэлээр нэвтрүүлэг хийх, нэвтрүүлгэнд оролцох хүсэлтэй хүмүүсээ бол шууд холбогдоорой гэж бас Хамтраа. хэлье. За хоёулаа шүүмжлэх хуудсыг хаагаад аяллаа үргэлжлүүлээ. Аялын тойрог нэвтрүүлэг яваад улсаа гэд хотод ороод ирлээ. Тэгсэн биднийг энэ хотын аялал жуулчлалын одоогоор бол одоо тэр соёлын яамныхын сайд нэх юм уу да. Нэг хүн биднийг угтаж аваад та нарыг хамгийн гоё үзэсгэлэнтэй газараараа аялуулъя гэд нэг голын ирэг дээр аваад ирлээ. За энэ гол болохоор одоо улсааны хамгийн үзэсгэлэнтэй одоо Тэхва гэж гол юм байна. За тэгээ бид хоёрын хувьд энэ гол дээр ирээд үзэгчдэд ямар мессеж өгөх гээд байгаа юм бэ гэхээр 1990-ад оны үед гэдэг чинь энэ гол байна штэ. Бүр маш их муухай өмхөн үнэртэй загаснууд нь бүгд ингээд өхөж үрэгдээд ерөөсөө маш айхтар тийм гамшигын хэмжээнд ирсэн. Нөгөө шоу нисэж шүү. Тийм нөгөө шоу нисэж байна. Тийм гол байсан гэж байна. Тэгээ үндсэндээ ер нь одоо Солонгосын хамгийн цэнгэг устай гол болгож чадсан гэж ярьж байна. За ялангуяа улсааны иргэд болохоор хам мөрнөөсөө илүүгээр хамгийн алдартай манай одоо гол мөрөн бол одоо Тэхва мөрөн гэж ярьж байна. Тэр яг тэгсэн ихлээр Пак Жон Ки одоо бидний залуу үед Пак Гэн Хогийн аавштай анхны одоо бидний залуу байхад диктатор гэж хараалгаал нэг оюутны бослохыг дарддаг барьдаг гэсэн тэр үед яг нөгөө шинжилгээ хийжсэн. Тэгээд энэ Солонгосын жишг хотыг бий болгоё гэд хамгийн анх нь Улсааныг сонгосон байдаг. Тийм түүх байдаг юм байлаа. Тэгээ саяны манай онцлог ярьж байгаа дээр яа харахгүй туулгал болж бодож байгаа. Туулгал маань одоо өнөөдөр юу болгосон байдаг вүлээ те. Цэвдэг сэтгэлтэй одоо монголчууд бидний дотор зөндөө байна. Айж тэр голыг маань ширгээж те. Тэгээ энэ Улсааны үлгэр жишээгээр бол одоо тэр өмхөрсөн байсан гол нь цэнгэг болоод Монголоос шууд ирж өвлждөг тий. Тэгээ одоо өнөөдөр бол хамгийн цэвэр агаартай экологийн одоо хамгийн цэвэр 90 оноос хойш гэж бодолтой байна л тий. Энэ одоо байдаг л хугацаа шүү дээ манай хувьд. Тэгээ зүгээр дашрамт хэлэхэд энэ цэвэрлэх байгууламж айгүй чухал байт юм байна тий. Өнөөдөр одоо маш гоё цэвэрсэн байна шүү дээ. Тэгээд энэ шинэ удирдлага одоо бодвол тэр лозонгоо хэрэгжүүлэх байлгүй. Энэ туулгалын ирэг дээр маш олон арь ширний үйлдвэрүүд байна. Нэгэнт одоо энэ үйлдвэрийг чинь ингээ барьцсан. Цэм таасгаар хийгээд барьцсан. Энэ үйлдвэрийг одоо яаж нүүлэх юм бэ гээл нөгөө нэг муухай юмээ гол руу асгаад байдаг. А гэхдээ эдгээр болохоор тэр үйлдвэрүүдийг нүүлгээгүй юм байна. Бүгдээр нь хяналт тавиад тийм том шүүлтүүрүүд хийгээд. Тэр байтугай бүр 20 метрийн тийм зайд байдаг үйлдвэр байдаг ба шүү дээ. Тэгвэл ямар ч тийм үйлдвэр байгааг шинж тэмдэг байхгүй. Яагаад гэвэл нөгөө тэрнийг цэвэрлэх одоо шахан зайлуулах тэр бүх технологи юуг нь маш хүчтэй ашигласан байдаг. Тэр үйлдвэр нь гэхдээ химийн үйлдвэр гэж байгаа. Химийн бодис үйлдвэрлэдэг үйлдвэр ч байна. Тэгсэн мөртлөө ийм сайхан цэвэрхэн байлгаж чадж байна. Үйлдвэрийн дотор өнөргөө гэж байна. Эко цагдаа гэх юм уу да тий. Тэр нь маш хүчтэй байдаг. Энэ нөгөө манайханд бол энэ уламжил байгаа шүү дээ. Байгаль хамгаалал гэдэг. Зүгээр хэрхэн зөв ажиллаж гин гэдэг дээр л байгаа. А эднийх бол яасан гэхэлэр нөгөө ерөнхийлөгч нь уриалга гаргаад ерөөсө нийт ард түмнэрээ эко одоо хянагч гэх юм уу тийм үүргийг биелүүлдэг болцсон юм байна шүү дээ. Тэгээ ерөөсө маш богино хугацаанд энэ хотоо янзлаа байсан. Тэгээ энд болохоор нөө эртний Солонгосын одоо 3 эзэн тос байсан шүү дээ. Шилагийн үеийн одоо эзэн хаадууд тэр үеийн бас яруу найрагч нар энэ голын эргээр ингээд сайхан яваад одоо уран бүтээл хийдэг хүмүүс ирж энд онгод дууддаг. Тэгээ одоо энд ингээд уран дулаан цагт бол гоё уран бүтээлүүд тойрогддог ийм хачин гоё орчин байдаг юм байна л да. Энэ одоо хүн чулуу биш үү? Тэр үеийн чулуу энд их олддог гэж. Тэгэхээр манай одоо бас тэр үеийн одоо хадны бичигдэлтэй бол ойролцоо. Тэгээ нөгөө миний нэг сүүлийн үед их тийм сонирхол төрөөд байгаа энэ солонгос монголчууд бол бас уг гарвал тэр урдах түүхэд байна гэдгийг л
одоо хөөц нотлох гэж үздэг байхгүй. Тэрний одоо нэг жишээ нь энд байна. Улсаанд байна. Манай бас байгаль хамгаалагч нар байгаль орчны яамны улсууд байна шүү дээ. Одоо дөрийн олон хүмүүс ингээ гадагшаа айлчлаар явдаг. Нэг тэр олон километр биш те. Наашаага нисэж ирээд ялангуяа энэ улсын хотын энэ улсуудтай холбоо тогтоогоо туршлага судлах хэрэгтэй ч юм уу. Зөвхөн битэрийн хувь зүгээр нэг ийм гаргалгаа байна л гэж одоо хэлээд байна. Гэхдээ одоо нэг юм өгөө шүү дээ. Нэгэнт зохиоцсон дугуйг заавал дахиж зохиох гэж те. Зүгээр тэрнийг ашиглаад тэр туршлага аргуудыг ашиглаад янзлж явах хэрэгтэй шүү дээ. Голын хөвөө дагж хөгжил явж идэг тийм үү. Гэхдээ тэр голоо бол ерөөсөө устгаж сүйтгэдэггүй. Цэвэрхэн ариун тонголго байдлаар нь байлгаж идэг. За тэгээд нөгөө нэг тойрлоод мод ургуулах, зугаа цэнгэний газар парк бий болгох те. Эндээ үнэхээр эдний туршлага бол лото бай. Ягаад туулголоо ингээд яг энэ шиг сайхан болгож болохгүй гэж. Тэгэхээр иргэд болгон монголчууд болгон монгол хүн болгон туулгалынхын төлөө тэмцэх хэрэгтэй байхгүй. За үнэхээр энэ хавийг их сайхан тогтжуулжээ. Сая бид хоёр ингээ хулсан ойгоор аялаад ингээ явж байхад ерөөсөө маш олон бүтээн байгуулалт хийсэн байж. Би үзэгчдээсээ бас нэг асуумар санагдлаа. Энэ гэрлийг яагаад нэг ингээ өндөр хийгээгүй юм бэ? Арай жоохон бас энэс яагаад тийм намхан хийгээгүй? Яагаад заавал яг ийм өндөртэй? За нэг 70 см өндөртэй энэ гэрлийг хийсэн юм бэ? Сая бид хэдээс одоо энэ байгаль орчныхын бас нэг төлөөлөгч бидрээс нэлээд асуулаа. Онцгой бид хоёр бол бас янз янзаар ингээд бараг 4-5 верс гаргалаа. Тэгэхээр бид нар ингэж бодсон. За энэ хаваараас ялаа шум бол маш их байдаг байлгүй дээ. Тэгээд бас хамаагүй өндөрт хийж болдгоо болов. Бас шувуудынх нь ижил тийжэл ч юм уу. Ялаа шум бол ерөөсөө байхгүй гэж байгаа. Ягаад гэвэл хулсан ой штэ шуугууч наваас бүх юм цэвэрлждэг. Ялаа шумуулыг өөрөөсөө дайжуулах үнээр гаргадаг гэж. Тэгсэн чи их сони юм ярьж байна. Та хэл дээ. Энэ их сонин. Энэ бүр ингээд одоо шоу түрүүн ярьлаа шүү дээ. Монголоос хүртэл шоу ирж өвлждөг гэдэг. Шоу чинь ингээд нөгөө нэг өндөр дээр бас амарч альжаалаа тайлж чаддгүй юм байл да. Тэгэнгүүт нь энэ гэрлээрээ яг нөгөө юуг нь зохицуулж тэр шоу одоо амрах тэр тав тухыг бодож ийм гэрлийн ийм намхан хийдэг шүү дээ. Шоу хүртэл энэ тийм үнцэнтэй байж шүү дээ. Тэр гэрлийн өндөр хийчих юм бол шоу унтаж амарч чадахгүй. Тэр өндөр хийчих юм бол шоу энд ирэхгүй нүүдлээд явчихаар нөгөө эко орчин гэдэг юм байхгүй болчихсон. Шоу чинь өөрөө энэ эко орчноо зохицуулж яадаг болчихсон. Байгалаа өөрөө зохицуулж яадаг, цэвэрлж яадаг энэ бүх одоо тим нарын ухаан зарцуулж байна шүү дээ. Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд яг ийм хэмжээний гэрлийг хийж штэ. Гайхалтай. Яг бид хоёрын хувьд одоо нэг актер мэдлэгтэй шинжлэх ухаан тэр байгаль орчны талаар мэдэхгүй ч гэсэн энэ улсуудтай ингээ уулзаад явхаар маш гоё юмуд ингээ хэлж өгч байна. Одоо 150 мянга. Үчтэй хизээ явчихдаг гэлээ. Одоо тэр юм байна. Бас нэг юм байна. Энэ одоо би энэ кофего дуусгасан. За. Тэгээ энийг хаях хонхны сав ирээдсэн чинь олддгоо. Гэхдээ энэ гоё газар одоо баймар юм да гэсэн чинь үгүй шүү дээ. Яасан гэж. Энийг та уутан тэгээд гэртээ авчиж хаяа. Гэртээ хогны савнд нэгээр тэр хогийг хямгадаад мөнгө болгочдөг. Тийм ээ? Энд хогийн сав байхаар юу нь болохгүй гэж. Үгүй энэ чинь энэ тэнд хог тарьж болохгүй шүү дээ. Гэртээ л авч тэр өөрийнхөө гэртээ аваачаад хогны савндаа хий наадхаа гэхийн тулд хүнийг ингээд одоо би бол ингээд ирээд хайгаад олдохгүй. Тэгсэн чинь тийм сони юм байдаг шүү дээ. Тийм сонин менежмент. За манай ч арай эртт нөхөд тэр тий.